Өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөө хийж байна. За удирдах ажилтан гэдэг маань одоо нэг хэсэг альбан хаагчдыг хариуцж байгаа усуд биш. Хэсэг бүлэг ард иргэдийг хариуцж байгаа дандаа энэ салбарын менежерүүд байгаа учраас бид одоо хариуцлагатай, хүнлэг, хүртээмжтэй ийм тогтолцоог хийх одоо бодлогоо бас ярина. За бид хийсэн олсон амжилтууд байгаа. Гэхдээ бас шүүмжлэлтэй хандах зүйл нэлээдгүй байгаа. За засаж залруулах зүйлүүд байж байна. Бүгдийн хичээл зүтгэл, хамтын ажиллагаа маш чухал байгаа. Тэр ч утгаараа бид бас одоо болж байгаа зүйлээ ч ярина. Бас одоо хэлж ярих менежер гэдэг утгаараа сайн ажиллах энэ үүрэг хариуцлагын талаар ч гэсэн бас илүү ихийг ярина. За мөн одоо энэ салбарт бол одоо 26 оныг бас нэг онцлог бол бид одоо хөрөнгө оруулалтыг бол одоо онцгой татаж чадсан ийм он жилүүд байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтаа бас одоо үр дүнтэй ашиглаж нөгөө том тавьж байгаа зорилгоо биелүүлэх чиглэлд салбараараа нэгэн зорилготой нэгэн чиглэлд ажиллах бас чухал байна гэсэн. За ерөн бол нийт одоо тоо баримт статистик харахад манай Монгол улсад эмчийн тоо дутаагүй. Гагцгүй очиж одоо орон нутагт ажиллах хүсэл сонирхол доктортой сууршилтад ажиллах тэр хөшүүрэг механизм илүү хэрэгтэй байгаа гэж гэрчилж байгаа. Тухайлх юм бол одоо нийгмийн баталгаа, доктор сууршилтад ажиллах гэх мэтлэг энэ асуудал нь өөртөө одоо тэр орон нутагт эмчийн хүрэлцээг илүү сайн болгох. Ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээнд илүү одоо доктортой ажиллах нь өөрөө том тулгамж байгаа асуудлын нэг. Тэр ч утгаараа бид бас одоо энэ 26 онд сумын эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийг 77 тэрбумаар зудаатгаж илүү одоо доктор сууршилтаа ажиллаа сэтгэл хангалуун хийдэг байх юм тогтолцоог бүрдүүлэх том алхам хийж байгаа гэдэг ойлгож байна. Сайдаа засгийн одоо засгаас яг инженерийн цалингийн нэмэгдэл дээр хичнээн төгрөг төсөөлсөн. Тэгээ үлдсэний нь одоо ингээд салбарын яам маань өөрсдөө өөрөх юм ачаатай болчиход шүү дээ. Энэ дээр та тодорхой мэдээлэл өгөөч. За ерөн бол мэдээж одоо бид энэ 26 оны төсөв батлагтаа бол төсвийн одоо урсгал зардлаас нэлээдгүй ихийг хасаж тийм ээ. Тэгээ ялангуяа одоо энэ 191 тэрбум төгрөгийн зузаатгал эрүүл мэндийн даатгалын санд оруулж тэгээ бид одоо 26 онд 75% нэмэх гэж байна. За үүнтэй холбоотой бид 30% нэмчихсэн байгаа. За дээрээс нь анхан шатны тусламж үйлчилгээнд дээр 133 тэрбум төгрөгийн зузаатгал хийсэн байгаа. За үлдэгдэл одоо ер нь нэг 240-50 тэрбум төгрөгийг одоо илүү тогтолцооныхоо нөгөө сахилга баттай, хариуцлагатай, зөв зохицуулах бас л одоо том сорилтны дундаар ажиллаж ээж одоо босох ёстой. За ингэж одоо бид нийт одоо ажилтныхаа цалинг 26 онд 75% хүргэх том одоо зорилго тэмүүлэлтэй ажиллаж байна.